одоо өнөөдрийн байдлаар Аранга, Баян онгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Хөвсгөл, Баян үлгийн уус гэсэн нийт одоо 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой өрийн галтгоо бүртгэгдсэн байна. За дээрх төмөртөл урьдчилсан байдлаар 20 гэр сууц, 19 хашаа сарвч, 1 автомашин, 3273 мал, за ойн 3296 га, хээрийн 35651 га, за нийт ингээд 359505 га талбай өртсөн байна. За ойрын төмрөг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 727 албаагч, за 68 автомашин, хил хамгаалах байгууллагын 249 албаагч, 34 автомашин, за цагдаагийн байгууллагын 2 албаагч, зэвсэг түвшний 52 албаагч, за 3 автомашин, 1 нисдэг тэрэг, за орон нутгаас 1577 иргэн, 210 автомашин, за 1 трактор, 19 мотоцикл зэрэг за нийт гэр бүлтгэн ажилласан байна. За Монгол Улсын талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаар за 3 удаа, Дорнод аймгийн Баян түмэн за халахгүй сумаар тус 1 удаа, за Бүгд Хятад ард улсын тал руу нийт 5 удаагийн хэрийн төмрөдөд давж гарсан байна. За яг одоогийн өнөөдрийн байдлаар одоо сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чой болсон суманд 1, за Дорнод аймгийн Булган суманд 1 удаагийн одоо ойрын хэрийн төмрөд бүртгэгдээд байна.